хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг интернет орчинд хөгжүүлье. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цахим сургалтанд ашиглагддаг iPad-д зориулагдсан аппликейшны зохиомж нь хэрэглэгчийн холбоосын шийдэл сайн, хэрэглэхэд энгийн хэлбэр, товчлууруудын байршил зөв бөгөөд богино хугацааны дотор аппликейшны үйл ажиллагааг ойлгох боломжтой байх ёстой. Шинэ технологиг үр дүнтэй ашиглаж сурахад хүчээр албадан хамруулах бус аль болох сайн дурын үндсэн дээр өөрсдөө хамрагдах зарчмыг баримтлах шаардлагатай. Улс үндэстнүүдийн бие, сэтгэл зүйн онцлог, улс орны хөгжил, тулгамдж буй асуудлууд зэрэг олон хүчин зүйлүүдийг харгалзан үзэх шаардлагатай. Ухаалаг гар утсан дээр суулгах аппликейшны хэрэглэгчийн интерфейсд чухал анхаарал хандуулах шаардлагатай. Уг аппликейшнийг ямар ч хөгжлийн бэрхшээлтэй хүн ашиглах боломжтойгоор загварчлах нь хөрөнгө бага зарцуулахаас гадна илүү үр ашигтай юм. Монголд одоо байгаа бүх вебсайтууд, ялангуяа төрийн мэдээллийн сайтууд, төрийн үйлчилгээний захим юм порталууд, платформуд энэ өдөртөмжийг сайн дагаж мөрдөх юм бол харааны бэрхшээлтэй иргэд, өндөр настан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүгдэд одоо энэ захим утаснууд хүртээмжтэй болно. Бид нар бол харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд бол дэлгэц уншигч програм, захим braille технологи, за энэ ДЗ тоглуулагч гэх мэт ийм техник хэрэгсэл програм хэмжээний шийдлүүдээр интернет орчинд захим хуудасуудыг унших платформуудыг ашиглах юм боломжтой байдаг. Тэгэхээр энэ харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан энэ хүртээмжтэй технологийн шийдлүүдэд хамгийн гол одоо гүүр болж өгдөг зүйл нь энэ WCAG guideline буюу веб хуудсыг хүртээмжтэй болгох энэ олон улсын удирдамжийн одоо бичиг баримт байгаамаа. Тэгээд энийг маш сайн хэрэгжүүлээд явбал одоо харааны бэрхшээлтэй иргэдэд болон бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэд өндөр насны ахмад наснуудад ч ихсэн захим орчноос мэдээлэл авах бол маш хүртээмжтэй болох ийм одоо технологийн зохицолттой юм аа. Улаанбаатар хотын Төв номын сангийн хүртээмжтэй технологийн төвөөс Монгол дэлгэц уншигч програмыг бид бүхэн бол монгол хэл дээр үн төлбөргүй шинжилээд явж байгаа. За харааны бэрхшээлтэй иргэд бол энэ үедээ дэлгэц уншигч програмыг бол ямар нэгэн одоо зөвлөгөө сургалт авахд ямар нэгэн төлбөргүйгээр ингээд аваад явж байгаа. ДЗ тоглуулагч гэдэг энэ төхөөрөмжийг бол харааны бэрхшээлтэй иргэд маань тусгай хэрэгслийн жагсаалтын дагуу 3 жил тутамд нэг удаа авж байгаа. За бидэнд одоо байгаа хамгийн өндөр технологи захин braille төхөөрөмж гэдэг энэ braille төхөөрөмж бол бидний хувьд бол бас тоошгийг нэмэгдүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгаа. За энэ төхөөрөмж маань дэлхийн зах зээл дээр бол асар их өндөр байдаг. Монголдо бол цөөхөн тооны ширхэгтэй. За манай технологийн төв болон харааны бэрхшээлтэй хүүхдийн 114 дон сургууль, за хараачдын үндэсний холбоо гэх мэт байгууллагууд дээр ашиглагдаад байж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан цахим талбар нь цэс бүртээ дунд тохиотой бөгөөд ашиглах зааврыг дэс дараалалаар нь ойлгомжтой тайлбарладаг байх ёстой. Мөн цэс бүр нь нэмэлт хяналтын системтэй. Дарааллын дагуу биш, өөр цэс рүү орох тохиолдолд хяналтын систем ажиллаж дууд тохиог сонсгодог байдаг. Сонгох цэсийн нэрсийг цагаан толгойн үсгийн дарааллаар байрлуулж болох юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ухаалаг гар утсыг ашиглан өөрийн байрлаж байгаа газартаа цагийн хязгаарлалтгүйгээр сургалтын мэдээллийг авах, цахим сургалтын веб портал руу хандан мэдээлэл унших, хичээл үзэх боломж бүрдэх юм. Өнөөгийн байдлаар манай улсад хөгжлийн бэрхшээлтэй залуучууд ихтэй сургуульд хамрагдалд бага байгаа нь гадаад орчны нөлөөлөл сурах боломжийг хязгаарлаж байна. Боловсролын байгууллагуудын хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлог хэрэгцээнд нийцсэн ном, сурах бичиг, тусгай хэрэглээний сургалтын тоног төхөөрөмж, хэрэгслийг худалдан авах зардал, цогц орчин, суралцах нөхцөл бүрдүүлэхэд анхаарах цаг иржээ.
Танхимын сургалтаас гадна цахим сургалтаар дамжуулан боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх боломж байгаа нь сайн талтай. Тиймээс Монгол орны нөхцөл байдал тохирсон тэдэнд хүртээмжтэй технологийн шийдлийг олох нь зүйтэй. Эхлээд веб порталд нэмж суулгасан модулууд болон гар утасны аппликейшны загварыг бүтээн технологийн туршилт, судалгааны ажлыг эхлүүлж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулсан тусгай хэрэгцээт боловсролын технологийн нэгдсэн системтэй болох хэрэгтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг интернет орчинд хөгжүүлье.